Шөнө 3-5 цагийн хооронд яг тогтсон цаг тогтмол сэрдэг бол үүнийг хоёр өөр тайлбараар тайлбарлаж болно. За нэгдүг нь бол 2000 жилийн настай уламж дангаа ухааны онол, хоёр дахь нь яг шинжлэх ухаанаар нотлогдсон судалгаагаар батлагдсан тайлбар. За уламж дангаа ухаанд биеийн эрч хүч буюу чи энергийг өдрийн турш эргэтэн бүрээр 2 цагийн зайтай эргэлддэг гэж үздэг. Тэгэхээр эргэтэн тогтолцоо бүр өөрийн гэсэн цагтай байдаг. За шөнийн 3-5 цаг маань бол уушгины цагаа. За энэ үед бол сэрдэг нь уушгины хэмнэлтэд илүү холбож тайлбарлана. Тэгэхээр уушгины хэмнэл алдагдаад тэнцвэр алдагдчихээн гэсэн үг. Гэтэ энэ маань одоо шууд утгаараа уушиг өвдсөн гэсэн үг биш. Ер нь бол энэ бол шинжлэх ухаанаар нотлогдоогүй уламж дангаа ухааны загвар байгаа. Гэхдээ энэний ард одоо бодит биологи нуугдаж байгаа маш сонирхолтой. За тархинд бидний 24 цагийн дотоод цагийг удирддаг SCN гэх одоо төв байдаг. За энэ төв маань одоо шөнийн турш даавар, биеийн хэмнэлийг бол тохируулаад биеийн температурыг бас тааруулж яадаг. За яг одоо биеийн дулаан үүр цайхын өмнө буюу ойролцоогоор 4 цагт бол хамгийн доод цэгтээ бол хүрдэг. За тэгээ стрессийн даавар кортизол яг энэ үед бол өсч эхэлдэг. Мөн одоо нойрны сүүлийн мөчлгүүд бол хөнгөн болж эхэлнэ гэсэн үг. Тэгжээж бид нар өглөө сэрэлтээ одоо биеэ бэлтгэж чинь гэсэн үг. Тэгээд яг энэ 3-5 цагийн хооронд ингээ амархан сэрэх нь өөрөө биологийн бас юм цонхондоо сэрэх цонхондоо орж ийн гэсэн үг. Гэхдээ тогтмол одоо энэ цагт сэрээд байгаад дээр нь одоо унтаж чадахгүй, эргээгээд унтаж чадахгүй байгаа нь өөрөө өндөр стресс байгааг илтгэж байна. За эсвэл түгшүүр, арх алкогольны хэрэглээ өндөр байгаа. За цусан дахь сахарын огцон муналтанд орж иж болно. Эсвэл нойргуудал, за эсвэл нас ахих тусам гүн нойр багассантай холбоотой байж болдог. За уламж дангаа ухаанд уушгийг гуниг готролтой холбож тайлбарладаг. Тэгэхээр орчин үеийн судалгаа маань өөрөө кортизол даавар, за тэгээ нөгөө стресс, сэтгэл санааны хэмнэлтэй холбоотойгоор нойргуудаад байгааг энэ хоёр маань ингээд нийлээд хоёр талаас ерөнхийдөө нэг юмыг хоёр өөр хэлбэрээр тайлбарлаж байна гэсэн. Доор би бүх одоо эргэтэн тогтолцооны өөрийн гэсэн цагуудыг оруулчих. Тэгээ та өөрийнхөө сэрдэг цагийг тэр дотроос олоод комент үлдээгээрэй. Тэгээ дараагийн удаа сэрэхтэй ер нь хэдэн цаг сэрээд байна. Тэгээ бие сонсож сураарай. За энэ рилийг бас хадгалаад аваарай. Баярлалаа.